Бидний сурвалжилгын аян үргэлжилсээр өнөөдөр бид Өвөр Монголын Хөлбөмбөр хотын шинэ бараг зүүн хошууны Амгалан сумны Ганжуур бүрт гэд газар ирсэн. Энэ дугтаа эсэрхэг газар байсныг 2008 оноос эхлэн 9 жилийн хугацаанд ойжуулалт хийж ногооруулснаар элсийг докторжуулж нийт 14 мянганга талбайд элсний нөхөн сэргээлт хийсэн байна. Ойжуулалтаар элс тогтоох талбай 8040 га, элсийг хааж ой ургамлыг нөхөн сэргээх талбай 5980 га хүрсэн байна. Мөн төслийн нийт төрөн оруулалт 37 саяад хүрсэн байна. Мөний баг байх шорон шуурхаштай. Сал ихэллэл одоо тэр шорон нүгөөд үргэжөөд л явлаа. Голдуу зүүнчөө үргэж байна. Чи нүүдлээ элсгсэн тийм үү? Тий. Тэр элс чинь одоо салхаллаа. Ийгээд урваад явж илээ. Тий. Нарсан мод хайлас бото тэрсэн байна. Өөр ямар арга авсан болоо. Тэр хулсаар игээд элсийн урдаар тогтворжуулна. Тэгээ элс чинь гүйхөө болно. Элс гүйхөө болсон одоо тэрний урдаар гүйлхөө болоод та дөөр нь юм тарина. Тэгэхээр тэгвэл энэ чинь салх ирээд яваад байвал энэ чинь тарлагд хэрэггүй шүү дээ. Ураад явчихгүй. Тий, урдаар элсийг тогтворжуулна. Тэгээд дөөрөөс нь юм тарьчихна. Малхаар арахгүй. Тэгээд хамгаалж өнөө болтор игээд хамгаалах хүн байна тусгай. Өнний засаад энэ орчмын тал энэ гой зүлгэнүүд чинь одоо игээд гой сэргээд л гой болж шүү дээ. Одоо тэгсэр энд одоо арга хэмжээ авахгүй ч гэсэн өөрөө одоо хэрэггүй л. Энэ одоо дийлдэхгүй л. Ургаа дийлдэх болсон. Ургаа дийлдэх байлаа. Энэ жилгэн онцгой ургаж байна. Энэ модны улам л бүдүүн болоод л. Тусгай услах хэрэггүй зүгээр бороноор болчих шүү дээ. Тий. Манай игээд хамгаалаад л байвал болчихно. Ийхүү 9 жилийн хугацаанд элсийг докторжуулсны дараа Ганжуур бүрд нутгийн нүүдлийн элс үндсэндээ докторжиж нөхөн сэргсэн ботлого болон өвслэг ургамлын нийт бүрхэц дунджаар 50% нэмэгдэн одоогоор 70%-аас дээш түвшинд хүрсэн юм байна. Экологийн засалт хамгаалтын үр дүн мэдэгдэхүйц сайжраад ойр орчмын малчдын үйлдвэрлэл амьдрах орчны нөхцөлийг үр дүнтэйгээр сайжруулсан байна.